Улсын хурлын сонгуул орон нутгийн сонгуультай жилүүдэд улс төрийн намын кампанит ажлын харилцааны хүрээнд хороодын эсгийн ахлагч нар мэдээлэл түгээх үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь иргэдийн сонгогдох эрэхэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг байна. За мөн эрх мэдлийг тодорхой бус байдал, санхүүжилтийн ил тод бус зохицуулалт, үүрэг функцийн давхардал зэрэг олон асуудлыг дагуулж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. Нийслэлийн хэмжээнд 1872 хэсгийн ахлагч ажилладаг. Хорооны хэсгийн ахлагч нар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай судалгааг айл өргүүдээр явж авдаг. Мөн ганц бие ахмад наснуудад эм тариаг нь хүргэж, эргэж тойрох ажлыг хийх үүргийг хүлээдэг. Иймээс иргэдтэйгээ ойр дотн ажилладаг гэж хэлж болно. Гэхдээ иргэдийн энэ байдлыг сонгуулийн үеэр ашиглаж байгааг ардчилсан нам шүүмжилж, эсвэргээрээ Монгол Ардын нам хамгаалж байна. Тэр хэсгийн ахлагч гэдэг хүмүүс айл өрхүүдийг цэнхэр улаанаар нь ялгаж төрийн үйлчлэгийг дамжуулж, зарим нь таслах, хясан богдуулах ийм ажил хийж байна гэдэг чинь эргээд сонгуульд саналаа өгөх, үндсэн хуулиар олгогдсон сонгох хэрэгтний халтж байна. Манай хороо захиргаанууд чи ерөөсөө энэ төрийн бүхэл одоо яам агентлагуудын одоо судалгаа юмнууд нь дарагдсан сууж идэв шүү дээ. Тэр судалгаануудыг хэн бүрдүүлж, хэн авдгийг. Тэр хэсгийн ахлагч нар чи яг одоо айл өрхөөр нь гүйж энэ судалгаа анхан шатны судалгаануудын бүрдлийг хангадаг улсууд шүү дээ. Улсын хурл дахь ардчилсан намын бүлэг орон нутгийн удирдлагын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг хэсгийн ахлагч гих албан тушаалыг цаашид байхгүй болгох шаардлагатай гэж үзэж холбогдох хуулийн төслийг санаачилгаа мэдгдсэн. Хуульчдын зүгээс хэсгийн ахлагч нарын орон тог огт үгүйсгэж болохгүй, харин иргэдийн сонгох эрэхэд нөлөөлсөн тохиолдолд хариуцлага тооцдог байх шаардлагатайг сануулж байна. Харин миний зүгээс одоо байх шаардлагатай шалгуу болиулах гэдэг агуулгаар биш. Одоо энэ ер нь тухайн одоо тойрогоос дэвшээд сонгогдсон хүмүүс, томилогдсон засаг дарга нарын хувийн ажилчдыг ажилдаг биш. Яг хууль болон журмынхаа дагуу төрийн бодлого үйл ажиллагааг иргэдэд сурчлан таниулах чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ чиглэл рүү бол зөв чиглэл рүү орох ёстой л гэж харж байна. Тэрнээс мэдээж одоо хуулиар болон журмаараа 200-аас 250 айл өртөг түвний хорооны хэсэг ахлагч байныг хуулийн заасан. Тэр хүмүүсийг шууд байхгүй болгоё болиулъя биш. Бидний шаардлага бол зөв байх ёстой буюу энэ хүмүүс хууль болон журмаар олгогдсон чигүүргийн ажиллал хийх ёстой гэдэг зөв чиглэл рүү оруулах зөв болов гэж харж байна. Иймээс хэсгийн ахлагч ажлын биш үүргийг иргэдэд тулгалгүй тодорхой болгож төрийн үйлчилгээг эрх мэдэлтнээс хамааралгүй иргэдэд хүргэдэг байх нь чухал байна.